Тэгээд өнөөдөр 13-7 сарын тэгээд одоо яг харав болж байна. Тэгээд би маргааш нэг гоё бичлэг хийх гээд тэрийнхээ санааг нь би тэсэхгүйгээр одоо ингэ хэлэх чинь маргааш манай аав ээж хоёр хоногоор аймаг руу явах болохоор өдөр 2 дүүгээ хараад би гэртээ үлдэнэ. Тэгээд тэр үедээ гэрээ цэвэрлээд гоё бичлэг мини тиймэрхүү бичлэг авъя гэж бодоод байгаа юм. Гэхдээ тэр нь мини болох нь уу бүр нэг том болох нь уу гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд гоё бичлэг хийл гэж бодож байгаа юм. Тэгээд маргааш бичлэгээ эхлүүлье. Баяртай. Hi guys. Тэгээд өглөө бол би нэг иймэрхүү сэрдэг байгаа. Тэгээд өглөө манай дуу уул нь бол аав ээжтэйгээ унтдгийн. Тэгээд өглөө аав ээж хоёрыг явахт нь миний оронд ороод ирсэн. Тэгээд би бас нэг ийм унтлагын хувцастай болсон. Тэгээд энэ унтлагын хувцас надад бас амар таалагдчихж байгаа. Тэгээд одоо ингэ явж байна. Одоо бол явж шүдээ угаана. Би нэг дэлбэрсэн амтнал сэрдгийн. Тэгээд шүдээ угаагаад балаа юм хийгээд тэгээд сайн байцгаана уу гэж хэлэн гэж бодоод гараад аллаад тэгээд шүдээ угаасан. Тэгээд балаа юм шиг инээсэн. Тэгээд би шүдээ бас маш балайгаар угаадаг байгаа. Тийм. Угаасан байна тэгээд скин кэр өглөөний скин кэр хийх гээд тэгээд би уул нь өмнө ийм хүүхдийн тос түрхдэг байсан. Тэгээд шинээр нэг ийм тос аваад энэ тос надад амар таалагдсан болохоор өмнөх тосоо түрхээ болж байгаа. Тэгээд энэ тос болохоор миний нүрийг амар гоё чийгшүүлж тайвшруулж өгч байгаа. Энэ тос маань тэгээд гологдол болоод хаягдсан байгаа. За тэгээд энэ тосоо түрхээд 3-аас дээш насныхан түрхий шүү. Манайхаас бас захиалаад аваарай. Тэгээл одоо энд ингээл тосоо түрхээл байж юм да. Энд тэгээ бас амар балай нүур хувилттай түрхнээ нэгээ бас. Аав хоёр маань өглөө 8 цагт явчихсан. Тэгээд 8 цагт явж байгаа нь би босоод тэгтээ уул нь бол би өглөө 10 цагт туссан л доо. Тэгээд эмээ маань орж ирээд цай өгөөд цай орхиод гэрлүүгөө орчихсон. Тийм. Тэгэл тосмосоо харуулаад гэрэл мэрлээ бууруулж содруулаад энэ бүр амар харалцсан байгаад. Одоо түрхээл энэ ямар удаан түрхт юм бэ? Би уул нь бол бичлэг хийн гээд өндөө удаан төлөвлөсөн баггүй юу? Тэгээд төлөвлөөлээсэн. Тэгээд өнөөдрийн энэ сайхан өдөр бүтэж байгаамаа. Тэгээл яг тэр өдөр аав ээж хоёр аймаг явах юм байна гэж бодоод би тэгээл шууд за энэ өдөр ингэж бичлэг хий энтрэгээл төлөвлөөл. Тэгээл шууд бичлэгээ хийж байгаа. Тийм болохоор төлөвлөлт айгүй муу байж магадгүй шүү. Шүнжэнгөө л болно бодож хандлаа. Одоо тэгээ тухандаа түрхнээ наача. Өсмсээ яагач байгаа юм. Яна хөмсөг рүү орлоо гэж бодоол. Хөмсөг рүү чинь нүүрний тос орж болохгүй шүү дээ. Тийм. Тэгэл тосоо түрхээл. Тэгэл гартаа ингэж байгаа л ингээл тэгэл лайк гаргаал. Тэгэл одоо нэг иймэрхүү царайтай л хүмүүст юм да. Тэгээд тосоо буцааж байранд нь хийгээд тэгээд хуцаа салахаар явнаа наач. Тэгэл наачмас маяглж өгнөө. Ингээл гараараа дараад буцааж аваад нэг тамтаа солиод, нэг өмдөө солиод тэгэл сүүлд нэг юм хуцаа солих болт юм да. Тэгээд явж бөөнөрөө эхнийхээ орыг хураая гэж явж байгаа юм. Тэгээд энд ингээд
эхнийхээ орыг хураагаад энэ ямар ч удаан ураад гимтэй маяглаа л энэ. Дараад энэ яа гэж. Тэгээд энэ ингээл маяглаа л гэдэг. За тэгэл энд ингээл ороо ураагаал энэ. Тэгээ дахиад бас яах га гараад арчив та. Цамцаа сөлгөжсэн биш. Цамцаа сөлгөхгүй бол угаасаа халааданда тэртэд исэн юм аа. Тэгээ яах гэж бас гараа дахиад арчив. За тэгээд ороо урааж байна. Ороо бас амар удаан ураа нүү. Ээл ороо ураагаал энэ. Ороо ураагаал. Энэ болохоор манай аав ээж хоёроо орохгүй юу? Дуу бол энэ дуу бол нэхлээд үнсэн. Тэгсэн чинь нөгөө аав ээж хоёр маань өглөө яваад тэгээд дүү маань энэ орондороо тэрсэн. Хураачаад болсон баяртай. Гэж нүү. Ингээ хураацуу. Go. Гэж байна. Тэгээд цайгаа ууж байна шууд. Тэгээд цайгаа уугаад санагтай сонирхолтой байх гад олон өнцгөөс л уулна бичлээ. Ганцаараа анх удаага ганцаараа бичлээ гэж байгаа болохоор бас чанга байна уу. Цангирган хэлбэртэй бов. Гэсэн чинь манай дүү ирсэн. Дүүгээ бас дараад байна. Дүүгээ тэгээ уулзаад явчлаа гэд уурлж байна. Тэгээд нөгөө нэг аяган тай цайнда борцгоо дүүрээд идүүлэхтэй янзтай болтой шүү та нар тэгж үзээрэй заяа. Тэгээд цайгаа бас уугаад дуусгацөө. Одоо тэгээ ороо урах цаанаач. Тэгэл ороо урах байгаа мөө наатч. Ороо ураагаал дүүндээ бос гэж жаад ороо хураалгасан. Биш хураасан. Нас нэг басны дараа нэг басны гүрх юм гарнаа. Хүй та нар арай лайк subscribe дараагүй юм шүү дээ. Би бас ингээл хичээгээл та нарт ингээл ийм edit хийгээл ингэж гой зүсүүд гаргаал хөөрхөн бичлэгнүүд аваад чи та нар намайг дэмжиж лайк subscribe дарахгүй юм шүү дээ. Гэл лайк subscribe дарчаарай за. За тэгэл ороо ураагаал. Энэ болохоор миний өөрийн ороога. Манай хосоо дүү бол 6 настай мэдээж одоо ороо ураач чадахгүй л байгаа. Тэгэл би хүнжлээ ингээл хурааж байгаа юм. Би бас нэлийн удаан хураанаа. Бас нөгөөдөг чи ингээд зурх зүдээ суугаал байна. Энэ яг 11 болох гэсэн байхгүй юу? Манай хоёр дуу маань тэнд орилдоо л байна. Бичлэгээ edit хийх гэж зөндөө уддаг болохоор би их бичлэг уулын зөндөө их бичлэг хийсэн боловч тэднийгээ edit-л чадаагүй л байна. Энэ бол өнөөдрийн шинэ бичлэг байгаа. Ингээд өөрийнхөө эхний хүнжлийг хураагаад цадах чи ингээ камер арчих гад ирдэг юм аа. Тэгээ камер арчиж агаад шууд ороо орчдөг. Гоё галтай. Одоо ороо хороочлаа гэж баярлж байгаа юм. Тэг хөшөө анголохоор юм нөө цадаж. Тэгэл бас камер хөшгөн дотор хийж байгаа л бас хөөрхөн бичлэг авах гал бас тэгдэм үү цадаж. Миний freestyle бол 2 хуруугаар гожолох байгаа шүү. Гэрээ гоё цэвэрлжтэй. Үхүү гэж байна.
та нарт таалагдсан бол лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгээд таалагдаагүй бол hate comment бичихгүйгээр зүгээр намайг аниад авчаарай. Тэгээд энэ бичлэг хэр басан байна гэдгийг лайк эсвэл доош харсан лайкаар намайг дүгнээрэй. Тэгээд лайкаар ирцээ бүртгүүлэхээ бити мартаарай. Баяртай.